Монголын сагсан бөмбөгийн холбооны өдөр дах зөвлөл шинжилсэн бүрэлдэхүүнээр сонгогдсноос хойш анхныхаа олон улсын тэмцээнд баг бүрэлдэхүүнээ оролцуулаад ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй багийн нийт 29-ний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ирээд Азийн наадамд амжилттай сайн оролцоод явж байна. За та бүхний мэдж байгаагаар эрэгтэй баг маань өнөөдрийн байдлаар амжилтаараа түүхэнд байгаагүй амжилтыг үүсгэж одоо 50 жилийн түүхтэй энэ холбооны хүсч хүлээж исэн нэгэн моментод хүрж ирээд байна. Сагсан бөмбөгийн холбоо нийт энэ жилийн 2 олон улсын тэмцээний одоо анхныхын тэмцээн болох энэ Азийн 17 дугаар наадамд хүсч хүлээж исэн амжилтандаа хүрээд одоо дараагийн тэмцээнээ хараад явж байгаа. Дараагийн тэмцээн маань 11 сард болох Букетийн эсний наадамд 3-3-аар мөн шгшаагийн тамирчтай оролцуулахаар зэхэд байгаа маа. За эмэгтэй багийн хувьд бол манайх зоондоо таарсан Хонконгийн эсрэг хийсэн эхний тоглолтонд багийн ахлагч Алтан Заяага жагтай холбоос сэмэрч тасарсан энэ гэмтлээс болж бид нар алдаад одоо хоёр дахь тоглолтонд Катарын эсрэг Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны дүрм болон Исламик шашны дүрм хоёр зөрчилдөж манайх 20-0 харьцаатайгаар тоглолтгүйгээр хожлоо явсан байгаа. 3 дугаар тоглолт болох Казахстаны эсрэг хийсэн тоглолтонд манайх мөн багийн бүрэлдэхүүн 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглож багийн ахлагчийг ганц зулаар сонгон үүрэг хариуцлагыг түүн дээр ногдуулж энэ тоглолтын дээр маш амжилттай тоглоод ганц зул маань багаа тэргүүлж 36 оног авч энэ тоглолтод хошуучилсан байгаа. За тэгэхээр эмэгтэй баг маань одоо зооноосоо нэгээр гарах магадлал 80% явж байна. Өнөөдөр Непалийн багтай тоглож хожил байгуулах юм бол манайх зооноосоо нэгээр гарч ирж хүчтэй Солонгосын багийн эсрэг шууд шүгний 8-ын анхны тоглолтоо хийхээр байгаа. Тэгээд цаашдаа тоглолтын магадлалыг харах юм бол Япон энэ нийтг хоёрын хоцсон болон хожигдсон баг үүрэгтэй цааш тоглох одоо нийт шүгний 4 тоглолт үлдээд байна гэж хэлж болох юм байна. Эрэгтэй баг маань өнөөдөр Ираны эсрэг тоглолтоо хийнэ. Мөн хүчтэй учраас энэ бол одоо Ираны багтай хизээч урд өмнө түүхэндээ тоглож байгаагүй. Энэ мөн маш хүчтэй учраас тулгараад байгаа маа. Ерөнхийдөө баг бүрэлдэхүүний хувьд бэлтгэлийг сайн базаасан хэдий ч манай одоо Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны тоглолтын дүрм нь ийм алдаатайгаар зохион байгуулагдаж явж байгаагаа өөрсдөө мэдээд 17 оноос хойш одоо яг ийм 5 дараалсан тоглолттой тэмцээнүүд зогсно гэдгийг мэдгдсэн байгаа. Манай эрэгтэй баг маань 5 дараалсан тоглолтыг одоо учраа болгоно хүнд ийм шийдвэрлэх шатны тийм тоглолтуудыг хийгээд зөвхөн нэг тоглолт хийсэн Солонгосын багтай шууд очиж тоглож байгаа нь бас маш хүндрэлтэй бие физиологийн үед ч гэсэн хүнд ачаал өгж байгаа гэдгийг та бүхэн харсан байх. Ер нь бол Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо энийг бас хараад дүрмэндээ шинжилт оруулж хөл бөмбөгийн зарчмаар home away тоглолтуудыг хийхээр 17 оноос цэхэд одоо шинэ бүтцээ холбоодуудаар дамжуулаад хэрэгжүүлж эхэлж байгаа маа. За өнөөдөр та бүхэнд хийж болох мэдээлэл энэ түрээд өндөрлж байна. Асуух асуулт байвал нээлттэй асууж болно.